Зарим үзэгчтэй Монголын мэдээ цугийн сурвалжлагыг Монголын хөрөнгийн бирж дээрээс мэдээлэл дамжуулж байна. За сая өглөө 10 цагт Сенли банк санхүүгийн байгууллага 2023 оны хамгийн анхны нээлттэй бондыг харилцаалахаар цам зоглоо. За Сенлигийн хувьд бол өнгөрсөн оны 9-р сард олон нийтэд нээлттэй хувьцаат компани болсон. Тэгээ энэ оны хамгийн анхны бондыг бас гаргаж байна. За тэгэхээр бондын тухайд хэдэн хувийн хүүтэй бонд байна. Хичнээн одоо тэрбум төгрөгийн бонд гаргаж байна. Нэгж бондны үн. За баярлалаа. Нэгж бондны үнд 100 сая төгрөг байгаа. Тэгээ бид нар нийтдээ 8.5 тэрбум төгрөгийн бондыг гаргаж байгаа. За хүүгийн хувьд гэх юм бол 19 сарны 2% хүүтэй буюу нэлээд өндөр хүүтэй байгаа. Учрын үе гэхээр өнгөрсөн онд бодлогын хүүсээ 13 болсон. Тэгээ бид нар энэ онд нэлээд одоо томоохон өсөлт одоо ашиг амжилтыг бид нар төлөвлөж байгаа. Тэгээд нийтдээ энэ онд бид нар 30 тэрбум төгрөгийн их үүсрэг дотоодоос болон гадаадаас босгохынхоо эхний 8.5 тэрбум төгрөгийг өнөөдрийн их амжилттай одоо цан зохиод одоо босгоход бэлэн болж байна. Тэгээ бид 3 сарын өмнө IPO хийжсэн таны хэлдгээр тэгээд өнгөрсөн 5 дахь өдрөөс бирж мэдээ зарласан бид нар одоо MSCI Top 20 буюу одоо индекст манай Сенли багтаж чадсан. Тэгээ энэ бол Монголын хөрөнгөний биржтэй харьцаад гэж байгаа хамгийн идэвхтэй одоо болон үнэлгээ дүн өндөртэй 30 одоо 20 үнцаасны нэг болж чадсан нь бол одоо бидний амжилт. Тэгээ бидний хувьд бол амжилтаа цааш нь бацдгаад одоо 15 дахь, 10 дахь, 5 дахь том компани болохын төлөө ажиллах ёстой. Ингийн тулд бол бид нар нөгөө нийт ашгийг нэмэгдүүлэхийн тулд нийт объем хэмжээ буюу бид нар активын хэмжээг нэмэгдүүлэхийн тулд байнгын их үүсвэр ингэж татаж ингэж ажиллах болно. Тэгээ энэ оны одоо босгох 30 тэрбум төгрөгийн эхний 8.5-ны их өнөдөр амжилттайгаар одоо хэрэгжиж явж байна. Банкны жилийн хүү ойролцоогоор 12 орчим хувьтай байгаа. Тэгэхээр 19 сарны 2% гэвэл өндөр хүү. Иргэд энэ дээр бас өндөр хүү байх тусам эрсдэл байж магадгүй гэж бодож иж магадгүй. Энэ дээр тайлбарлахгүй. Өндөр байх тусмаа эрсдэл гэдэг яг үндсэн онол өгдөг зөв таны хэлдэг. Бидний хувьд бол бодлогын хүү 13 болчоор банкны хүү өөр 14 15 болоод дунд хугацаанд өсөлтөө гаргаад явна. Өнгөрсөн онд бодлогын хүү 11 10% байж хахад өөрөө бондын хүү 17.5 18 байсан. Тэгэхээр энэ бол өөрөө зах зээлийн зарчмаар төв банкны бодлогын хүү өсөлт, банкны халамжийн өсөлт дахад бондын хүү өсөд ингэ явдаг ийм боломж байж байгаа. Тэгээ нийтдээ бол 1 эхнэр 40 төгрөгийн бонд бол 2022 онд одоо гарч иргэлцсэн байлээ. Тэгээд банкны систем бол 20 эхнэр 40 төгрөгийн хадгаламж байж байгаа. Тэгэхээр 5% буюу хувь нь бол одоо бонд дээр байна гэсэн үг. Тэгэхээр иргэд бол өөрийнхөө хэрвээ 100 сая төгрөгийн хадгаламжтай бол 5 10 сая төгрөг гэдэг юм илүү өндөр өгөөчтэй одоо позицээр байршуулах боломжтой гэсэн үг. За нөгөө талаар бол энэ 5% одоо ийм соргог мэдрэмжтэй одоо хөрөнгөний зах зээлийн идэвх сайтай хүмүүс бол банкны хадгаламжаас илүү өндөр хүүтэй өгөөчтэй бондтой байршуулж чадж байна гэсэн. Ганцхан манай бонд дээр байршуулах албагүй маш олон төрлийн бонд хөрөнгөний цалин гарч байгаа. Тэгээд өмнөх одоо 5 жилийн өмнөхтэй харьцуулах юм бол 3 жилийн өмнөхтэй харьцуулах юм бол өнгөрсөн 21 22 онд бол одоо бондын цал маш одоо идэвхжлтэй байлаа. Энэ өөрөө эргээд хэдий ч нэ бондын цал хөгжнө. Манайхтай адилхан одоо ийм одоо шинээр гарч ирж байгаа хөрөнгөний цал нэвтэрж байгаа компаниуд дээр бол маш том боломж хөрөнгөний цал өөрөө олгож байна. Түүнийг бид нэр одоо ашиглаад үйл ажиллагаа нэмэгдүүлээд одоо өргөжүүлэхээр явж байна. Нөгөө талдаа энэ бол дандаа хөрөнгө оруулагч иргэд байдаг. Илүү одоо хүүн цоргог мэдрэмжтэй за мэдээлэлд ойр одоо иргэд бол энэ дээр илүү өндөр өгөөжийг аваад ажиллаж байна. Тэгэхээр бусад одоо мэдээлэл авах иргэд минь бол хөрөнгөний зах зээлийг судлах хэрэгтэй. Манай андеррайтертай холбогдох хэрэгтэй гэж хэлмээр байна. 18 сарын хугацаа гэдэг бол жил 6 сар. Тэгээ энэ хугацаанд эргээд хүнд бас яралтай мөнгөний хэрэгцээ гарвал ямар боломж байгаа вэ? Ер нь хөрөнгөний зах зээл хувьцаа бонд гэж хоёр бүтээгдэхүүн байгаа. Бид нар өмнө хувьцаа гаргасан, одоо бондоо гаргаж байгаа. Тэгэхээр аль нь бол та өнөөдөр манай бондыг худалдаж авлаа гэхэд маргааш гисэн хоёр дахь цэцэл дээр худалдах эрх нээлттэй байж байгаа. Нэг өсөндөө exit-ийг гарч болно гэсэн үг. Жишээлбэл банкнд 12 сарын хугацаатай хадгаламж хийгээд түүнийг нь хоёулаа 15.6% хүүтэрэ гэж бодъё. Тэгээд 6 сар дээр би мөнгө авъя гараа гэхээр тал хуваар нь хүүгийн тооцчод нэг өсөндөө гэрээ зүтэлсний одоо торгуул гэсэн үг. Харин хөрөнгөний зах зээл дээр та 12 сарны 2% бондтой хүүтэй бонд эзэмшиж байгаад магадгүй тэрийг та бүр 21-2%-аар зарж болно. Нэг бол 18%-аар зарж болно. Энэ өөрөө нь хоёр дахь зах зээлийн давуу тал онцлог нь тэр юм байна. Мөн одоо яг 12 дахь сар дээр буцаад Сенлидээ зарж болно гэсэн юм ярьж байна. Тий, бид нар манай андеррайтерууд бид нар хоорондоо зүсэж байгаа нэгэн бас онцлог бүтээгдэхүүний боломжийг гаргаж ирсэн. Та 18 сарын хугацаатаагаар манай бондын позицийг эзэмшиж байгаа боловч 12 дахь сар дээр та би мөнгө аваа гармаар надад гинтийн бизнес эргэлтэн мөнгөний хэрэгцээ боллоо гэх юм бол та бидэртэй холбогдоод бид нар түүнийг нь буцааж одоо хүүгийн хоригдуулгүйгээр худалдаж авна гэдгээ бол амласан байж байгаа. Хадгаламжийн хүүний татвар 10% байдаг. Бонд дээр. Тий. Маш сайн мэдэж байна. Тий. Хадгаламжаас хүн хүүгийн орлого оллоо.
100 сая төгрөгөнд 15 сая төгрөгийн хүүгийн орлого оллоо гэх юм бол түүнээс нь 1.5 сая төгрөг буюу 10% татварыг авдаг. Хэрвээ манайхаас одоо бонд авах юм бол энэ татварын орчин одоо их хурлаас баталсан татварын тухай хуулийн дээр хөрөнгөний цалин дэмжих зорилгоор та хэрвээ манай бондоос судалж авах юм бол таны бондын өгөөжнөөс татвараас одоо орлогоос нь нийтдээ 10 биш 5% татвар авдагаараа онцгой буюу танд илүү өгөөжтэй гэсэн үг. Тэр хөрөнгөний цалины одоо давуу тал боломж байж байгаа. Хэлж гарч байгаа энэ бонд хувьд иргэд маань хэдний хүртэл холдож авах боломжтой вэ? Тэг өнөөдөр бид нэр цам зохиод одоо ингээ нэгдэд эхэлчлээ. Тэгээд одоо төлбөрөөр бол өнөөдөр бид нар хаана гэж бодож байгаа. Хувьцаанаас ялгаатай хувьцаа чи нөгөө илүү олон захиалга ирэхээр давж бийсэн дээр нь хувь нийлүүлж өгдөг бол бонд дээр тийм байхгүй төрүүл захиалга өгснүүд нь хааж байгаа. Тэгээд энэ удаа дээр бид нэр 3 андаттай адилж байгаа учраас за дээр манай бас одоо өгөөжийн өндөр байгаа учраас за 2023 оны зах зээлийн анхны бүтээгдэхүүн болж чадж байгаа учраас тэгээ Сенлигийн анхны бүтээгдэхүүн гэдгээр бондын захиалга маань урьдсан байдлаар бол бараг дүүрчээд байна. Тэгэхээр бидний төсөөлөл бол өнөөдөртөө бараг хаач болоо гэж бодож байна. Тэгээ гисэн эдий ч гэсэн Сенли цаашдаа хаалттай бонд бол итгэс бол маш олон төрлийн бүтээгдэхүүний байнгын одоо гаргасаар нэмэгдүүлсээр байх болно. Тэгээд бидэртэй хамтаж бидэрт хөрөнгө оруулж өндөр өгөөж хүртээрэй гэж одоо уриалмаар байна. За баярлалаа их мэдгчтэй Монголын мэдээ цагийн сурвалжлагыг Монголын хөрөнгөний бирждэрээс мэдээлэл өргөлээ. Дөнгөж сая хөрөнгөний биржээс манайд ирүүлсэн мэдээллээр Сентли банк бус санхүүгийн байгууллага хувьцаат компани нээлттэй бонд төлөвлөсөн хөрөнгөө олон нийтээс татгаж чадсан учраас хаагдсан байна. 10 цагт эхэлсэн арилжаа 11 цаг 7 минутад 8.5 тэрбум төгрөгөө бүрэн татгаж төвлөрүүлжээ.